Эрхэм мөндөд үзэгчдээ UBS телевизийн өглөөний мэнд нэвтрүүлгийн энэ удаагийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өглөөний мэнд нэвтрүүлэг маань шинжлэх ухаан таны мэдхүүн судлагдсан гэсэн шинэ болон нээж байгаамаа. Шинжлэх ухааны академийн хэлцэх хоолын хүрээлэнгийн 100 жилийн хойд зориулсан энэ хүү цовруул нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар тус хүрээлэнгийн сурвалж бичиг төв судлалын салбар болон төвд хэлт утга зохиолын тухай судлал шинжилгээний тухай он жилүүдийн тухай яриа болно гэж ингэж бодож байна. Энэ сэдвээр ярилцахаар судлагдсан буланд маань нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо та бүхэнд танилцуулъя. За миний баруун гар талд Шинжлэх ухааны академийн хэлцэх хоолын хүрээлэнгийн сурвалж бичиг төв судлалын салбарын эрхлэгч хэлбичгийн ухааны доктор профессор Тамби Орловын наран цэцэг маань сууж байна. За Польш улсын Варшавын их сургуулийн дорн дахны судлалын төгмийн багш Гивш Арагчаагийн Бямба маань өрөлдсөн морилон саадсан байна. За миний зүүн гар талд хэлцэх хоолын хүрээлэнгийн эрдэм хэлгээний тэргүүлэх ажилтан хэлбичгийн ухааны доктор эд профессор Дорж улмын Сумья Эрдэнэт найрагч маань ирсэн байна. За мөн одоо хэлцэх хоолын хүрээлэнгийн эрдэм хэлгээний ажилтан Эренчин Самбогийн Отгонбаатар Эрдэнэт маань хүрэлцэн байна. За бидний урилга хүрэлцэн та бүхэнд талархал илэрхийлэхийн ялдамд хэлцэх хоолын хүрээлэнгийн 100 жилийн он баярын мэндийг та бүхэнд айлтгая. Баярлалаа. Тэгэхээр хэлцэх хоолын хүрээлэн бол их баялаг сайхан түүхтэй ийм гайхамшигтай сайхан байгууллага. Тийм учраас яагаад гэвэл Монголд орчин үеийн шинжлэх ухаан үүсгэн байгуулагдсан энэ он жилүүдийн түүх энэ хэлцэх хоолын хүрээлэнтэй салшгүй холбоотой байдаг. Үнэхээр энэ Монголын шинжлэх ухааны академийн анхны ууган хүрээлэнгийн нэг бол арга байхгүй. Хэлцэх хоолын хүрээлэн л дээ. Тийм учраас судрагчийн хүрээлэнгээс шинжлэх ухааны академи хүртэл дуу ухааны тасгаас хэлцэх хоолын хүрээлэн хүртэл энэ 100 жилийн түүх давхцдаг нь та бидний бахархал болж байна. Түүхийг сөхөөд харахад энэ дотор өнөөдрийн бидний ярихын сэдэв буюу төв судлал Монголын шинжлэх ухааны үүсэл хөгжил явц тунд байнга одоо яригдаж байнга одоо анхаарлын төвд байсан одоо харагддаг. Тухайлбал 1921 онд ардын өвсгөл ялсны дараахан 2-3 сарын дараа 11-р сард ардын засгийн газар номын хүрээлэнгийн дүрмийг батлаж дуу ухааны тасгийн 8 хүний оронтойгоор байгуулсан байдаг. Түүнээс хойш ерөөсө 5 хоногийн дараа 8 дугаар Жавсандан бүтээгт номын хүрээлэн байгуулах шийдвэрийг батламжилсан байх жишээтэй. 1930-ад оны 12 дугаар сарын сүүлчээр улсын байгууллагын шийдвэрээр судрагчийн хүрээлэн шинжлэх ухааны академи болгон шинжлэх ухааны хүрээлэн болгон өөрчлөхөд 6 нэгж байсан. Төвний нэг нь шашин төв судлалын кабинет байсан байх жишээтэй. Эндээс харахад бол ерөөсөө үүссэн цагаас эхлээд шинжлэх ухааны байгууллага нэгэн том судалгаатгын төв судлал байсан байна гэдэг нь их тодорхой ойлгогдож байна. Энэ талаас бид нар ярих гэж бодож байна. Тэгэхээр та бүхэнд би дунд нь нэг асуулт тавьмаар байна. Манай судлагдсан булангийн нэг уламжлал бол таны мэдхүйн нэвтрүүлэг учраас тухайн сэдвийнхээ ерөнхий ойлголтыг өгөх таны мэдхүйн асуулт байдаг. Энэ чиглэлээр асуудаг. Сая ярьснаас үзэхэд яагаад Монголын шинжлэх ухаанд төв судлал ийм эрхэм чухал байгаа юм бэ гэдэг чиглэлээр та бүхэн саналаа хэлвэл сайн байна. За салбарын эрхлэгч эхлэв. За тавцхан явчих тийм ээ. Судрагчийн хүрээлэнгийн 100 жилийн ойд зориулан UBS телевизээс бэлтгэн гаргаж байгаа судлагдсан болонд урьж Эрдэнэтийн судлаагчтай үзэгч түмнийгээ уулзуулж байгаа UBS телевизийн хамт олонд баярлалаа. Ингээд үзэгч олон та бүхэндээ Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага судрагчийн хүрээлэн байгуулагдсны 100 жил хэлцэх хоолын хүрээлэн нэрээр өргөжин доо хөгжсөний 60 жил тэр дундаа төв судлалын тасаг сэргэн байгуулсны 40 жилийн ойн баярын мэндийг ташилж энэ өглөөний амгалан айлтгая. 1921 онд орчин цагийн
шинжлэх ухааны байгууллага судар бичгийн хүрээлэн байгуулахдаа ууган тасгуудын нэгээр бол төвд судлалын тасаг гэдгийг байгуулсан. Энэ нь бол тухайн үеийн төр засгаас ер нь одоо хүртэл бол Монголын төвд судлал гэдгийг бол онцлон анхаарч байсны нэг жишээ юм болов уу гэж боддгоо. Энэ төвд судлал гэдгийг бол зарим хүмүүс одоо энэ нэгэн цаг үед тусгаар үндэстэн байсан, тусгаар хүчрхэг үндэстэн байсан. Тэр нэг орныг юм уу эсвэл одоо бүгд нэр хятад ард улсын харьяанд байдаг төвдийн автономат улсыг автономат орныг судалдаг юм уу гэж бодож ээж магадгүй. Гэтэл энэ бол юм биш юм аа. Монголын одоо Сэхэтэн голдуу давхаргийнхан хэдэн зуун жилийн туршид төвд хэлийг сурч төвд хэл дээр бичсэн одоо 5 ухааны номд суралцаж тэр өтгөө өөрсдөө ч төвд хэлээр зохиол бүтээлээ бичиж 500 гаруй бараг хагас мянга илүү тий зохиолчд бол төвдөр зохиол бүтээлээ бичижсэн. Манай судлаачид бол төвдийн судлал гэдэг нэрийн доор монголчуудын төвд хэлээр бичсэн утга зохиолыг судлах, төвдүүдийн сонгодог зохиолыг орчуулах зэрэг ажлыг хийж ирсэн. Хэдүүлээ ярилцсан. Сая ихний асуулт бол ерөөсөө энэ төв судлалыг Монголын шинжлэх ухааны энэ хүрээлэнгийн хэмжээнд байнга одоо судалж ирсэн энэ түүхэн замнал одоогийн байгаа энэ үеийн одоо учир шалтгаан юу юм бэ гэдгийг товчхон хариулъя гэсэн тийм ээ. За гэвшээс. Үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр төвдийн судлал гэж ярьж байгаа бол яг түрүү манай нарийнсаг доктор хэллээ. Төвдийн одоо ард түмний түүх соёлыг судалж байгаа гэсэн төдийд биш юм а гэж. Тэгэхээр Монгол бурхан шашин дэлгэрсэн цагаас 14-р зууны үеэс эхлээд бол Монголын одоо тэр үеийн боловсралтай хүмүүс бол төвд хэл дээр одоо зохиол бүтээлээ төрүүлсэн байдаг. Тэгэхээр тэр төвд хэл дээр байгаа зохиол бүтээл бол Монголын түүх соёлын бүх юм одоо тэр дотор шимэн тэн дотор байгаа. Тэгэхээр судар бичгийн хүрээлэн байгуулагдал бол энэ одоо Монголын түүх соёлын бүх үн төв энэ төвд хэл дээр одоо байна гэдгийг одоо харж байсан учраас энэ шашин судлалын юм уу төв судлал гэдгийг одоо хүрээлэн судрагчийн хүрээлэн байгуулсан цагаас эхлээл тийм тусгай тасаг байгуулж эхлээд тэгээд одоо судрагчийн хүрээлэнд бол тэр үеийн одоо боловсралтай улсуудаас том эрдэмтэн лам нарыг одоо ажилуулж эхэлж байсан. Одоо заваад амьд ламыг ажилуулж байсан. Судрагчийн хүрээлэнгийн одоо гишүүн. Эренчингуй маань тэр гомжоо царж гэж хэлдэг. Шашны хэрэглэх газар шашны яамны дарга байсан дарга гомжоо гэж хүн байсан. Тэр хүнээр бол одоо соён бүчгийн номыг орчуулж ийсэн. Тэгээд гэх мэт ингээд тэр анх эхлээл судрагчийн хүрээлэн байгуулахаас эхлүүлэл одоо тэрэнд боловсон хүчингүүд нь дандаа лам нарыг ажилуулж эхэлж ийсэн. Тэр тасагт. Тэгээд бүр 80-аад оны их хүртэл энэ бол үргэлжлээл ерөөсө тухайн үед одоо лам байжсэн. Тэгээд одоо хар болцсон энгийн ажил хийжсэн хүмүүсээс боловсралтай чадaltaй улсуудыг бол хүрээлэнд одоо ажиллуулж байсан. Алтан гэрэл гоо гэж элний хүрээлэнд бол ажиллаж байсан. Тэгэхээр таны ярианаас бол би ингэж л ойлголоо. Энэ төв судлалыг одоо Монголын шинжлэх ухаанд энэ судалгаатхан болго судалж байгаа нь бол Монголоо судалж байгаа судалгаатхан юм байна гэж Монголын ерөнхийдөө баг төвдийн судлал гэж хэлэхээсээ илүү Монголын төвдийн судлал гэж хэлэхэл илүү зохимжтой болчихж байгаа. Надад нэр томьёоч их сайхан сонсогч байна. Бид нар бол ерөнхийдөө Монголын төвдийн судлал гэж хэлэх юм бол илүү биднэрт төхөөрөмж ингээд дэлгэрүүлээ цааш нь ярив. За сумья доктор. Төвдийн судлал бол одоо Монголын судлалын нэг хэсэг юм аа. Яагаад тэрөөхлөөр зэрэг бурхны шашны шизмээр холбогдсон одоо энэ олон ухааны 10 ухааны соёл эрдэм нь бол ийм олон улсын төвшөнд ард түмнүүдийн дунд харилцаа холбооны өргөн тийм харилцан нөлөөсөн соёлыг бий болгосон байдаг. Энэ утгаараа энэ төвд судлалаар одоо монголчуудын бүтээсэн соёл бүтээлүүд бол эргээд одоо зөвхөн Монголын судлалд төдийгүй зөвхөн буддийн судлалд төдийгүй ер нь дэлхийн нийтийн хүн төрөлхтний соёлд нүүдэлчин монголчуудын гэсэн өөрмөц Монгол буддизмын тийм соёлыг бий болгосон байдаг. Энэ утгаараа бол одоо шинжлэх ухааны актив байгаа энэ төвд судлалын салбар бол одоо төвд сурвалж судлалаар монголчуудын түүх соёлыг одоо судалдаг ийм салбар юм аа. Тунбаатар. Тэгэхээр төвд судлалын тасаг гэж ярьж байгаа энэ бол нэг учиртай. Тэр манайхан төвдийн үндэстэн улс андууруу гэд яриад байгаач бас нэг үнний хөвтэй
ер нь Монголын сүүлийн хэдэн зуун жилийн хамаг эрдэмтэн бичгийн хүмүүсийн албан ёсны биш гэхэд амьдралын одоо дийлэнх хэл бичгийн төвд хэл бичиг байж ирсэн юм аа. Энэ бол олон зуун хуурахтай, олон мянган хуурахтай, олон зуун сүм хийдтэй байсан учраас Монгол бичгийн хэлтэй өрсөлдөхүйц хэмжээнд төвд хэл бичгийг монголчууд Монгол даяараа одоо ар өвөр буряд халимаг ялгаагүй төвд хэлт одоо эрдэм соёлын ийм бичгтэй байсан. Энэ их өвд суурилсан учраас Монголын төвд судлал бол дэлхийд нэр хүндтэй. Дэлхийн одоо 3 том шашны нэг болсон Бурхны шашин, төрөнгээр дамжсан олон эрдэм хон бүгд одоо төвд хэл Монгол орчуулга энтэй холбоотой учраас Монголын үе үеийн эрдэмтэд үе үеийн шинжлэх ухааны байгууллага бол төвд хэлт дутдаг соёлыг бол чухалчилж ирсэн. Энэ байдал бол одоо ч үнцэнтэй. Гадны одоо зарим их алдартай эрдэмтнүүд Владимир Зуг энэ бол тэр 19-20 дугаар зууны үе ихэд Монгол улс бол одоо цэцгэлсэн энтхэг болсон. Төвд хэл бол Монгол бичгийн хэлтэй өрсөлдөх бараг илүү гарах хэмжээнд хэрэглэгдэж байсан гэж хэлсэн үнний хөвтэй юм байна. Тэгээд тийм учраас Монголын хажуугийн одоо эрдэм соёлын хамгийн том суурь болсон судрагчийн хүрээлэн бол төвд судлалын том салбартай. Тэр нь өнөө хүртэл хэл зохиолын хүрээлэнгийн төвд судлалын тасаг нэртэй явж байгаамаа. Ийм учиртай. За баярлалаа. Тэгэхээр хэрвээ төв судлал гэж байхгүй бол оюуны их том орон зай өгүүлэгдэх юм байна гэж ойлголоо тийм ээ. За дор хийж байгаа судалгаа бол ер нь цаадгүй утгаараа монголчууд өөрсдийнхөө одоо түүх соёлын ёс уламжлалыг судалгаа. Тэгээд бүр цаашлаад ярих юм бол энтхээс дэлгэрээд одоо төвдөд уламжлаад Монголд энтхээс болоод төвдөд дэлгэрээд Монголд уламжилсан энэ буддын шашин соёлыг ерөөсөө соёлын ёс уламжлалыг тийм сохор мухраар гэж ярьдаг те ингэж дахин шүтээч одоо дагаж явах биш харин ч учир шалтгааны үүднээс төвдөл дутах зохиол төр суурилсан судалгаа бол учир шалтгааны үүднээс тайлбарлан таниулах чухал ач холбогдолтой юм аа. Учираас Орос зөвлөлтийн эрдэмтэн одоо Монголын судлалыг төвд судлалаас салгасан нь бол их хохирол болсон юм аа гэж хэлсэн байгаа. Яагаад гэвэл төвд хэл бол Монголын утга соёлд одоо ямар их өөрөг гүйцэтгсэн бэ гэхээр Византын үеийн латин хэл дундад зууны үеийн Европын соёлд ямар их үүрэг гүйцэтгсэн шиг тийм их одоо эрдэм соёлын үүргийг бол төвд хэл гүйцэтгсэн юм а гэдгийг бол одоо Гүмлэев бас хэлсэн байдаг. Тэгэхээр Монголын утга соёлын энэ их том судлагдхууны тухай өнөөдөр ярьж байгааг баяртай байна. За ингээд наран цэцэг доктороос салбарын эрхлэгчийн хувьд эдэн зүйлийг тодлон асуумаар байна. Тэгээ саяхан болтлоо төв судлалын секторыг дэрлэгдэж байсан санагдах юм. Тэгээд одоо болохоор сурвалж бичиг төв судлалын салбар болж өргөжсөн байна тийм ээ. За энэ секторээс салбар болж өргөжж байгаа нь бол одоо бодит болсон одоо бодит шаардлагын талаар тодорхойлж хэлнэ. Энийг одоо би өргөжж байгаа хөгжиж байна гэсэн энэ утгаар асууж байна. За дараагийн асуулт болохоор нэг бас асууж тийм ээ. Шинжлэх ухааны академи ер нь төвд судлалын тасаг маань яг чухам одоо яг юу судалдаг юм бэ? Энэ талаараас манай үзэгчдээд бас ойлголт өгөх сайн байна. Тэгээд төвд судлалын салбарт одоо ажиллаж байгаа энэ бүрэлдэхүүн энэ залуу эрдэмтдийн тухай тодорхойлж хэлж өгнө үү гэнээс асууя. За түрүүнд бид нар бас хэллээ 1921 онд судраг бичгийн хүрээлэн байгуулагдсан цагаасаа төвд судлалын тасаг гэсэн нэртэй тасаг ажиллаж байгаад 1981 онд бол төвд судлалын тасаг хэл зохиолын хүрээлэнгийн харьяанд албан ёсоор байгуулагдсан. Тэгээд энэ одоо 2021 100 жилээр тэмдэглэж байгаа энэ 2021 оны хүртэл дандаа төвд судлалын тасаг, төвд судлалын сектор гэсэн нэрээр явж байсан. Энэ 21 оны 100-аас сурвалж бичиг төвд судлалын салбар гэсэн нэртэй болсон. Энэ нь бол
яг айхтар одоо өргөжин хөгжүүлж байгаа гэхээсээ илүү нэрэнд гарсаг өөрчлөлт юм аа. Энэ нэрийг өөрчлөх саналыг бол мэдээж манай хүрээлэнгээс манай тасгаас гаргаагүй харин академийн тэргүүлэгчид хуралдаад та нарын судалж байгаа одоо үйл ажиллагааны чиглэл бол төвдгөл дутх зохиолыг судлахын зэрэгцээ Төвд Монгол сурвалжийн одоо хавсрах судалгаа хийдэг юм байна. Тийм болохоор сурвалж бичиг төвд судлалын тасаг гэж нэрлэх нь зөвтэй юм а гэсэн саналыг оруулсны дагуу ингэж явж байгаа. Төвд судлалын тасагт ямар судалгаа хийдэг юм бэ гэхээр төвд судлалын тасгийг байгуулсан төвд судлалын чиглэлээр маш олон хэв загвар болсон бүтээдлүүдийг судалж гаргасан академич Цэндийн Дамтны Сурангаа бол ингэж шавнартай хэлсэн байдаг. Миний орж чадаагүй Монголын төвдөлт уран зохиол гэж асар их далай байна. Үүнийг хийхэд эхлээд бол ерөөсөө зохиолч нэг бүрээр нь зохиол тус бүрээр нь дагнан судлах хэрэгтэй юм а гэсэн чиг одоо шугамыг гаргаж өгсөн байдаг. Үеийн төвд судлаачид төвдийн судлалын тасгийнхан бол Дамтны Сурангаа энэ одоо чиг замаар судалгаагаа хийж ирсэн. Одоо манай тасгийнхан ч гэсэн одоо энэ Дамтны Сурангаа энэ арга барилыг одоо чиглэлийн дагуу судалгаа хийж байна. Одоо манад ямар судлаач нар ажиллаж байгаа гэх юм бол хэл зохиолын хүрээлэнгийн төвд судлалын тасгийн бүрэлдэхүүнд дарих судлалын одоо дарих судлалыг одоо Монголд дэлгэрүүлсэн бас дарих судлалын тэргүүлэх судлаач эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан хэлвчгийн ухааны доктор профессор Сумья доктор бол дархийн судлалын чиглэлийн ажлыг голчлон хийж байна. Мөн одоо Монголд бурхны шашин дэлгэрсэн түүх буюу Хоржонжин гэдэг энэ чиглэлийн судалгаа хийдэг түүхийн ухааны доктор Баяртуя Гүр Бэмбэм Баяртуя ажиллаж байна. Одоо буддын утга соёлын амьд уламжлалыг багш нараас Ахмад Гэргэн Ламбугай нараас залхамжилж авсан одоо манай Ахмад Эрдэмтэн Эренчин Самбуугийн Отгонбаатар ах маань бол энэ тасгийг байгуулагдсан цагаас эхлээд өнөөг хүртэл ажиллаж байна. Мөн буддын утга зохиолын жинхэнэ сонгодог одоо уламжлалаар бэлтгэгдсэн Хүрлбаатрын Бирасуран манай тасагт ажиллаж байна. Мөн Данзан Арвжаагийн төвтөлт утга зохиолыг ер нь арай дутуу судалсан биш байгаа гэж зарим эрдэмтэд ярьдаг. Тэгэхээр энэ судалгааг нөхөх чиглэлээр одоо говийн ноён утга Данзан Арвжаагийн төвтөлөөр бичсэн зохиол бүтээлийг судлах ажлыг бол эрдэм шинжилгээний ажилтан их хүчиг судлаач төвдөж Дашнамын мөнгө хотгон хийж байна. Мөн манай тасагт их хүчиг судлаач Манжирч Жовын Буянбаатар нар ажиллаж байна. Манай тасагт одоо ажиллаж байгаа эрдэм шинжилгээний энэ үндсэн ажилтнууд бол Монголын судлаач бэлтгэдэг тэргүүлэх их сургууль болох Монгол Улсын их сургуульд их хүчиг судлал, сурвалж судлалын чиглэлээр одоо сонгодог арга зүйгээр мэрэгжлийн түвшинд бэлтгэгдсэн одоо судлаачд дандаа бүгдээр Монгол Улсын их сургуульд бэлтгэгдсэн судлаачд байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За баярлалаа. Өнөөдрийн манай ярилцлаганд бол төвд судлалын тасгийн түүхийг амьд түүхэд сууж ийнэ гэж хэлж болохоор одоо секторын эрхлэгч байсан 3 хүн байна. Анх үүсгэн байгуулах үеэс нь оролцож явсан гүвшманы сууж байна. Тийм учраас энэ түүхийн юмнууд нэлээд нэр яригдах байхаа гэж ингэж бодож байна. Түрүүчийн сайн ярьсан дээр даавагшийн эрдэм хэлний арга зүй бол гайхамшигтай л да. Би бас хүрээлэнд ажиллаж байсан тэр үед одоо бид нар залуучууд өтер юу гэж хэлж ирсэн бэ? Жишээл уран зохиолын тоомыг бичлээ гэхлээр тоомыг биччихээ дараад нь гол зохиол гол зохиолчтой биччихний болно. Эсвэл гол зохиолыг гол одоо тэр зохиолчдынхаа тухай бичээ дараад нь тоомоо бичих болох юм аа. Энэ хоёр арга зүй аль нь чадтай болдог юм шүү дээ гэж ингэж ярьж байсан санагдаж байна. За би Сумья доктороос хэд хэдэн зүйлийг асуумаар байна. Ер нь бол 81 онд төвд судлалын тасгийг сэргээн байгуулад мэдээж одоо дамжлагын саналаар байгуулагдсан. Тэгээд эрхлээ явсан байх. Дараад нь Лансрангийн Хүрлбаатар, тэгээд Отгонбаатар маань дараад нь Сумья, тэгээд одоо наран цэцэг доктор гэл энэ улсууд ингээ эрхлээ явж гин штэ явж исэн. Тэгэхээр ерөөсөө энэ ялангуяа энэ Дамжиран багшийн
Хөрлөбаатар, Ламсрангийн Хөрлөбаатар багшийн энэ төв судлалын дэг сургуулиуд гол чиглэлүүд нь одоо юу байсан юм бэ? Ер нь энэ физикийн хүрээлэнгийн төв судлалын энэ түүхэн уламжлалын талаар одоо бидэнд хэлж өгвөл сайн байна. Тэгэхээр одоо даавагш 1981 онд төв судлалын салбарыг байгуулсан гэдэг. Тэгэхээр энэ үед бол одоо буддизм гэж ярих, төвд хэл бичиг, шашин гэж ярих, соёл гэж ярих бол юм хориотой, хаалттай байсан. Тэгэхээр даавагш бол одоо тэр шинжлэх ухааны судалгааныхаа хүрээг тэлэх одоо цаашдын одоо арга хэмжээг одоо өргөжүүлэхийн тулд одоо их тийм энэ баримтагтай судар номын дотор энэ буддизмын юм дотор чинь асар их олон үлгэр яруу найраг шүлэг зохиолоод байна. Энийг судлая гэдэг юм санал гаргаад тэр төвд хэлт утга зохиол гэдэг нэрийн дор одоо нэгөрлөл буддийн тэр 10 ухааны эрдэм ухааныг үзэх энэ одоо санаачлага ажлын үүднээс бол төв судлалын салбар гэж ингээ байгуулсан байдаг. Тэгээд одоо яагаад тэр өгөхлөөр энэ бол буддизм бол тэр хүнийг зөвхөн болгож төлөвшүүлэх тэр эрдэм ухаанаа номлохдоо зөөрлөх, дүүслэх, адилтгах уран яруу шүлэг үлгэр домгуудыг бол асар их олныг ашигласан байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр магтсан яруу найргууд тэр үлгэрлсэн, зөөрлсөн үлгэрүүдийг уншихад тэр буддийн одоо гүн ухаан тэр их 10 ухааны мэдлэгүүд аяндаа тэр ухаанууд нь цаанаас нь нэгдгийг уран зохиолын араас энэ аргаар бол төв судлалын салбарыг 81 онд ингээд байгуулаад төвд хэлт утга зохиол гээд ингээд байгуулсан байдаг. Тэгэхээр одоо сая Хөрлөбаатар таны одоо хэлдэг бол үнэн. Даавагш эхлээд Монголын уран зохиолын тоймын 3 батийгаа ялангуяа 2 дугаар батийг бол одоо бурхны шашинт орнуудын соёлын харилцаа холбооны хүрээнд тэр төвд хэлт утга зохиол, буддийн утга зохиолын тоймыг бол гаргасан. Ингээд цааш нь бол одоо шавнартаа үүнийг төрөл зүйлээр нь зохиогчоор нь зохиолоор нь наривчилж одоо судлаарай гэсэн ийм чиглэлийг бол барьсан байдаг. Ингээд би буцаагаад харахад даавагшин 2 шавбал одоо Яндан доктор бол тайлбар зохиол голцоо одоо ламрмын тайлбар, Субаши Давшааны туслын тайлбарууд их жишээ үргэлжил сүүгийн зохиол талыг барьсан харагддаг. Хөрлөө багш болохоор зохистой илгууны тойл хийгээд одоо сонгодог яруу найргийн судалгаач гэдэг юм уу яруу найргийн талыг голлож бол хийсэн байдаг. Ингээд. За тэгээд цааш нь үргэлжлүүлээд ярих юм уу Тэгээд даавагшийн жоохон яриадгийг. Тунбаатар даавагшлаар одоо гэр музейн одоо олон жил ажиллаж байсан даавагшиг бас дагаж ажиллаж байсан гарын шавнарын нэг гэж би хэлмээр байна. Тэгээд даавагшийн төв судалтай холбоотой школ сургалт нь одоо яг юу гэсэн юм бэ? Чиглэл нь. Даавагш бол үнэхээр одоо Монголын ард түмэнд хувь заяагаар олдсон гайхамшигтай том эрдэмтэн их сэтгэгч хүн байсан л да. Тийм учраас монгол хэл, уран зохиол, төв судлалын талаар бол бүхэл бүтэн дэг сургууль ер нь манай нийгмийн шинжлэх ухаан ялангуяа хэл зохиолын талын том чиг дэгийг бол суурийг тавьсан хүн л дээ. Тэрнээс өмнөх улсууд бол уламжлалаараа дорн дахны 10 ухааны одоо салаам өчрөөр мэрэгдсэн хүмүүс байсан. Багш болоод Эренчунган үеэс бол одоо өрн дахны арга зүг авч тэр уламжлалтайгаа хослуулж өөрийн үндэсний онцлогтой харшуулж яг дэлхийн төвчний судалгаа хийх ийм эхлэлийг тавьсан юм аа. Тэгээд багш бол гол төлөв одоо сайн төвдөж хуучин одоо хүмүүс тэгээд шин сурсан хүмүүс үеийн шавнараасаа бол Хөрлөбаатар, Яндан, Манмитийн одоо улсууд тэгээд Тасгийнхаа шин залуучуудыг бол Гандангийн сургуульдаар тусгай бодлогоор бэлтгэж байгаад тэгээд 81 оноос бол тэр манай хүрээлэн дотор байсан төвд хэлт утга зохиолын судлалыг шин шатанд өргөжүүлээд төвд одоогийн хэлээд байгаа улсын сурвалжийн судалтай хамаатай төвд судлалын шин тасгийг бий болгосон байхгүй юу. Тэгэхээр би бол одоо Яндан төвдийн үргэлжилсэн
үгтэй Монголын тиймэрхүү зохиолуудыг харьцуул судалж Хөрлөбаатар яруу найргийг мөн тиймэрхүү маягаар үзжээ гэхэд би бол жишээ нь одоо бичиг үсгийн түүх, ном хэвлэлийн түүхээр одоо тусгайлан ажиллаж бас ганц нэг бүтээл гаргасан байх жишээтэй. Тэгээд манай тасагт ажиллаж байсан одоо Бямбал ам гэхэд бол бас нэлээд олон лам нарын сүмгийн гарчгуудыг тусгайлан одоо хэвлж хийж байх жишээтэй. Тэгээд бас манад олон хүмүүс ажиллаж байсан л да. Тэд нар бол хөөрхий зарим нь орчлонгийн мөнгө хүсийг үзүүлсэн ч байна. Тэр бүх хүмүүс бол тодорхой одоо Монголын соёлд хэрэгтэй чухал сэдвүүдээр ажиллаж байсан. Одоо ч зарим нь ажилласаар байгаа ийм тасаг юм аа. За энэ чиглэлээр одоо сая Отонбаатар доктор Эрдэнэний хэлснээр үнэхээр нэг тодорхой сэдвийг судлагдсан болгохын тулд болсон хүчнээ бэлддэг байсан. Дөрөвний нэг нь таныг гэж ингэж ойлгож байна. Тэгээ би нэг юм тодруулаагүй асуугаад сонирхолтой байж магадгүй. Тэр үед бол цаг хэцүү байсан. Юу төвд битгэл одоо Хотон Монгол бичгээрээ бичих тийм боломжгүй байсан үед одоо Сэдэнбал дарга дээр одоо багш орж энэ ойлголтын одоо зөв гэж зайлшгүй гэдгийг нь одоо ойлгож ийм би одоо дэвшүүрэл авсан гэж би сонсч байсан. Энэ талаар та тодорхой хэлгөө. Тэгээ бид нар шашны дэд сургуульд шинжлэх ухааны академийн одоо бодлогын шугамар одоо сурсан судалдаад олон хүн сурсан шинжлэх ухааны академийн нэр дээр гандан итгэжлээ хийдэг. Тэгээд сүүлд 82 онд сургууль төгсөөд ирж байхад төвд судлалын тасаг бол байгуулагдсан байсан. Тухайн үедээ бол одоо Дандас Сүрэнгүй, Бэрэггүй эднэр одоо тэр үед Бэрэггүй академийн дэд ерөнхийлөгч нийгмийн ухааны салбарыг хариуцсан хүн байсан. Тэгээд судрагчийн хүрээлэн байгуулсан цагаас эхлээд одоо тухайн үеийн одоо 10 ухаанд мэрэгдсэн боловсон хүчнүүдээс одоо шилдгийн одоо шинжлэх ухааны академид ажиллаж байсан. Тэр уламжлалын хүмүүсүүд одоо ерөн цөөрөөд өндөр настай болоод зарим нь одоо бурхны оронд яваа, зарим нь ч одоо өндөр настай болсон учраас ер нь одоо манай эрдэмтэд Дандас Сүрэнгүй, Бэрэггүй эднэр бол одоо энэ үеийг таслах болохгүй, залгамжлуулах халааг одоо бэлдэх ёстой гэдэг үндсэн дээрээс биднийг бол яг гандан тагшлын хий тэр үед гандан тагшлын хийдийн хамлан байсан номч мэрэгэн авч гомж угаатай одоо яриад тэгээ биднийг одоо шашны сургуульд бол сургаж бэлтгэж байсан. Тэгээ ирэхэд бол Дандас Сүрэнгүй бол бид нарт хэлжсэн бид нар одоо ингээд Сэдэнбал дарга дээрээс бол албан ёсоор зөвшөөрөл аваад одоо төв судлалыг байгуулах юм зөвшөөрөл аваад тэр байтугай одоо энэ худалдаа хөгжлийн банк байгуулсан суурин дээр одоо тусгай номын сан байгуулад төв судлалыг одоо биеэнд даасан одоо ийм чиглэл салбар болгож хөгжүүлэх гэж байгаа. Тийм учраас одоо та бүгд одоо энэ судалд бие сэтгэлээ одоо зориулж ажиллах хэрэгтэй гэдгийг бол одоо тухайн үедээ бол хэлж байсан. Тэгэхээр та бол одоо Варшавын их сургуульд яг энэ чиглэлээр судалгаа хийж сургалт явуулдаг юм хүн. Тэгэхээр Дамжран багшийн эхлүүлсэн та бүхний оролцож өнөөдөр хүртэл хөгжүүлсэн энэ төв судлал дэлхийн түвшин дээр нь яаж үнэлэгдэж тийм яг дэлхийн түвшин олон улсын төв судлал дотор Монгол судлал гэсэн өөрийн өнгөөс бий болж чадсан уу? Ерөнхийдөө дэлхийн төвдийн судал гэж ярьж байгаа боловч дэлхийн төвдийн судал ганцхан төвд улсыг судалдаг судалгаа биш л дээ. Энэ төвд Монгол хоёрыг бол салгаж болохгүй судалгаа. Дайлангуй Монголын төвдийн төвд судал, Монголын төвдийн судал гэж ярих энэ хоёрыг бол ерөөсөө бие биенээс нь ямар ч салгах боломжгүй юм. Маш нарийн хэлхээ холбоотой. Ягаад гэвэл зүгээр тухайн үед одоо Монголын их дээдсийн багш нар гэхэл төвдийн одоо мундаг эрдэмтэй дээдсүүд байсан. Төвдийн их дээдсүүдийн одоо багш нар ч гэсэн монгол хүмүүс байсан. Тэгэхээр тэр улсуудын энэ одоо хоорондын харилцаа холбоо энэ хоёрыг бол хооронд нь салгаж явах үндэслэл байхгүй. Ер нь сүүлийн үед бол Бононы одоо төвдийн судлаачдын одоо судалгааны чиглэл дотор бол Монголын одоо эрдэмтлэн лам нарын хийсэн бүтээл зохиолыг судлах судалгааны асуудал бол бас орж ирж байгаа юм бол. Тэгэхээр Ламсрынгийн Хөрлөбаатар докторийн талаар бас хэдүүлээ. Дэг сургууль гэдэг талаас нь төв судлалд ямар хөв нэмэр оруулсан хүн гэдэг талаас нь товчхон саналаа бүгдээр хэлээ явчихъя.
Тэр төрөний юунд дээр нэг санал тавьчих. Ер нь энэ төв судлал гэдэг бол зөвхөн Монголын биш, ерөөсөө дэлхийн нийтийн одоо шинжлэх ухааны судалгааны анхаарлын төвд байдаг. Яагаад гэвэл тэр бүддэн гүн ухаан, тэр 10 ухааны эрдэмийн үүднээс. Тэгээд энэ дээр Бямбаланх дээр Бямбалан Маркс юм шиг нэг юм хэлчихээ бодож байна. 13 онд одоо шинжлэх ухааны академи, Монголын шинжлэх ухааны академи одоо хүрээнд дэлхийн төвд судлаачдын 13 дугаар их хурал одоо Монгол улсад болсон 13 оны 100. Тэгээд энд бол одоо гадаадын 40 гаруй орны 500 гаруй судлаач төрж ирж эрдэм одоо илтгэлээ хилцүүлсэн. Тэгээд энд ирсэн тэр төвд судлаачид, дэлхийн төвд судлаачид бол хэлсэн юуг харсан бэ гэхээр энэ монголчууд бол аль эрт бүр 14-р зуунаас бүр тэрнээс ч өмнө энэ төвдийн судлал бол эхэлсэн байсан юм байна. Монгол судлал монголчуудын дунд бол төвдийн судалгааны арвин их өв байна гэж бол дэлхийн төвд судлаачид бол харсан. Нөгөө талаар тэр хорол Монголд болсноор бол бас Монголын судлалыг бол нөгөө дэлхийн төвд судлаачид Монголын судлалыг бас анхаарч харсан. Бас нэг юм ачаал бодол. За хөрлөө тэр судлаачид бол товчхон явбал цаг нь болчихж байгаа байна. Хөрлөө багш бол одоо монголчуудын одоо төвд хэлд уран зохиолын судалгаа болоод ерөөсөө түүнийг цааш нь ахиулаад Монгол буддизмын утга соёлын судалгааг бий болгох одоо дэлхийн тэр олон улсын төвчний судалгааны эн хэмжээнд бол хүргэж чадсан ийм судлаач юм аа гэж бол ер нь судлаачид үздэг. Монгол буддизмын утга соёлын судалгааг бол хийж ийм хэмжээнд хүргэсэн. Тэгээ хөрлөө багштай ингээд ойр байгаад ингээд ажиллаж байхад харахад бол нэг юу байдаг. Тэр тухайн хэлийг одоо өгүүлэх тэр дохионых нь утгаас гадна тухайн хэлийг өгүүлэх тэр утгыг өгүүлэх ухааны эрдмийг бол маш гүнзгий эзэмссэн. Тэр баг багш нараас өөрөөсөө сурсан тэр эрдмийн байдаг баг. Энэ утгаараа бол хөрлөө багшийн судалгаа бол маш их өндөр гүн нарын хэмжээнд хүрсэн байдаг. Тэгээ хөрлөө багшийн одоо олон тэр судалгааны номыг харахад бол ерөнхийдөө 3 зүйлд хувааж авч үзмээр байдаг. Нэгдүгээрт нь бол төвд хэлээр одоо судар сурвалжийг их бичиг дээжүүдийг бол орчин цагийн монгол хэлээр орчуулж одоо судалгааны эргэлтэнд уншигч олонд хүргэсэн байдаг. Хоёрдугаарх нь бол Монголын төвд хэлээр байгаа зохиол бүтээлээ бичдэг эрдэмтэн судлаачид одоо өндөр гээгээс нааших одоо 20 судлаачийн одоо ийм хөрөг эрдэм шинжилгээний хөрөг бүтээлүүдийг бол бүтээсэн. Окторгын цагаан гард одоо анх тугаар богд гих мэтлэнгийн одоо ийм олон зохиолуудыг бол нэрлэж болно. 3 дахь хэсгийн бүтээл нь бол одоо баг маш чухал бүтээл. Энэ бол одоо Монгол утга зохиолын онол хийгээд ерөөсөө онол одоо юуны онлын суурь судалгааны одоо ийм бүтээлүүд байдаг. Үүнд бол одоо ийм бүтээлүүдийг бол одоо нэрлэж болно. Жишээлбэл энтгэгдүүд Монголын сургаалын зохиолын хэлхээ холбоо, сонгодог уламжил Монгол яруу найраг, Монгол орчуулгын тавчаа, эсэрваагийн өвшиг дуун, судар шаштрын бэлэг, дуу утгын яруу зохист гэдэг энэ бүтээлүүдийг бол одоо нэрлэж одоо юу яах ёстой. Яг энэ бүтээлүүд бол Монгол мэрэгдийн төвд хэлээр тойрсон энэ бүтээлийг бол буддизмын утга зохиол их бага 10 ухаануудын гол судар шаштрууд дээр бол одоо судлан шинжилээд одоо тэр Монголын энэ бурхны шашин бол Монгол буддизмын соёл болсон гэдгийг бол ингэж нүүдэлчин монголчуудын өрмөц соёл болсон гэдгийг бол баталж өгсөн байдаг. Харилцаа холбоонд дунд нь. За баярлалаа. Ингээд дөнгөж яриа эхэлж ятал цагт дуусчих юм байна. Тэгээд Ламсрангийн Хөрлөбаатар Дандрын Ямдан гэдэг энэ хоёр хүн бол Зэндийн Дамсрангийн аргагүй гарын шавнар байсан. Тэгээд Додгонбаатар Ванчгийн Мегмсурн гэдэргээд олон хүмүүсийг одоо бэлдэж байсан. Тэгэхээр агуу хүн бол агуул байдаг юм байна л да. Өөрөө шинэ юм сэтэл санаачлаад тэр өөнийхөө үргэлжлэлийг хүртэл одоо бас бэлдчихдэг юм байна. Тэгээд Дамсрангуан одоо сэргээж бий болгосон 1981 оноос хойш бүр бүтцийн байгууллага болоо явчихсан судлагдсан тийм. Тэгээ энэ бол цаашаа одоо өнө мөнгөд үргэлжлэх юм байна гэж ингэж бодож байна. Тэр энэ өдрүүдэд бол хэл зохиолын хүрээлэн судрагчийн хүрээлэнгийн 100 жилийн хойд одоо өдрүүд үргэлжилж байна.
Энэ ойтой холбогдуулаад одоо энэ судлагдсан гэдэг энэ болонгаараа гэлцгоолог хүрээлэнгийн 100 жилийн цуврал нэвтрүүлгийг хийх боломжийг олгосон UBS телевизийн хамт олонд дахин талархал илэрхийлмээр байна. Ингээд дамжрангой гоё сайхан үг надад санагдаж байна. Дамжрангой ингэж бичиж байсан юм байна. Ганган мөрний хөндийгөөс цасдаг юмлан өндөр уулыг давж Монголын тал руу урссан соёлын олон мянган алтан сэжим одоо биш үү гэж. Энэ бол гайхамшигтай үг байна. Тэгэхээр үнэхээр Монголын шинжлэх ухааны нэгэн судлагдсан бол аргагүй төвд муу юм байна. Энэ төвдөр дамжиж ирсэн энэ соёлын алтан урсгал түүний судалгаа бол цаашдаа үргэлжлэсээр байх юм байна гэдэг энэ сайхан ерөөлдөг санаанд орж сэтгэл бууж байна. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлэг төрөлсөн ирсэн төвдөч Эрдэнэтэд та бүхнийхээ эрдэм хэлгээний ажилд амжилт хүсье. Дахин одоо 100 жилийн баярын мэндийг хүргье. Баярлалаа. Тэгээ салбарт энэ онд гаргасан өөрийнхөө номыг одоо бэлгэлье гэж бодсон салбарын номын санд хандуулж байна. За баярлалаа. Баярлалаа. Таны эрдэм судлалын бүтээл өндөр амжилт хүсье. За баярлалаа. Эрхэм хүндэт үзэгчтэй өглөөний мэнд Улаанбаатар хөтөлбөр үргэлжилж байна. Дараагийн бям гарагт дахин уулзъя. Баярлалаа.